За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг одоо манаас хууг дагдаг нийт дагагч нартай хүргье. Тэгээд манаас хуугийг дэмжижвэл дээр харагдаж буй лайк болон subscribe дарж дэмжээрэй. За энэ удаагийнхаа хүндх сэдэв болонгаараа та бүгдийн мэдих агаарын бохирдлын талаар та бүгдээ одоо өнөөдөр хөндөж ярилцах болно. Тэгээд өнөөдөр үндсэн сэдэв рүү орцгоё. За үндсэн сэдэв рүү орохоос өмнө агаарын бохирдол гэж яг юу юм бэ, тийм ээ? Түүний талаар одоо эхэлсэн дээр байх гэж бодож байна. За агаарын бохирдол гэдэг нь нүүрсний шаталт, үйлдвэрлэл, аж ахуй үйл ажиллагааны явцад хорт бодис ялгарн агаарын хэвийн бүтцийн чанар өөрчлөгдөхийг нэгүсэнд агаарын бохирдол гэж нэрлэдэг юм байна. За агаарын бохирдолд одоо нөлөөлж буй хүчин зүйлс гэж байдаг. Өндөр улсаар хүрээлэгдсэн хонхор газрын онцлог гэж. Энэ нь бол манай Улаанбаатар хотод бол яв цав таарч байгаа. Манай Монгол Улаанбаатарыг тойроод уулаар том өндөр улсаар гараад улсаар хүрээлэгдсэн одоо тийм хонхор газарт байрладаг хот шүү дээ манай хот чинь. За салхи баг тогтун инверсийн үзэгдэл гэж харахгүй шүү дээ тийм ээ. Манай хотыг тойроод том уус байгаа учраас хуралдсан тэр одоо олон айлын утааг одоо хөөх одоо хүчтэй салхи гарч өгөхгүй тийм ээ. Бага учраас тэгээд тэр хонхортой утаа нь одоо тэгээд хоримтлагдаад байгаамаа. За 3 дахь одоо нөлөөлж буй хүчин зүйлс нь бол гэрийн болон одоо нам даралтын зуух, автомашин зэрэг утааны нам дор их үүсвэрүүдээс үүсэх бохирдлоос шалтгаалдаг байна гэж. Энэ бас бид бүгд мэдж байгаа тийм ээ. Машины утаа, гэр хороолт одоо нам даралтын зуух, энгийн зуух тийм ээ. Ханан пишин одоо үйл хөлдөө бол усууд амар хөлдөж өгөхгүй суугаад байлтай юм шүү тийм ээ. Гал тулж мэдээж зэрэг дулаацсан. Манай Монгол улс манай Улаанбаатар хот одоо дийлхийн одоо гэр хороол эзэлж байгаа тийм ээ. Гэр хороолын айлууд эзэлж байгаа. Гэр хороолын айл болон яндантаа зуухтай тийм ээ. Энэ бол угаасаа ойлгомжтой асуудал. За агаар бохирдуулагч одоо үндсэн одоо хоёр төрлийн одоо хүний бие эрүүл мэндэд одоо аюултай хоёр төрлийн аим шиг аюултай бодис байдаг юм байна. За агаар бохирдуулагч бодис одоо нүдэнд үлд үзэгдэгч аюултай бодис бол PM10 болон PM205 гэсэн хоёр төрлийн аюултай бодис байдаг юм байна. Одоо утаан дотор оршдог. PM10 нь болохоор том ширхэгтэй тоосонцор нь агаарт урт уртаагаа хугацаагаар дэгдэмтгий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар орж өвчлөл үүсгэдэг гэж байна. PM205 нь PM10-аас бол маш хор аюул нь ихтэй. PM205 нь нарийн ширхэгтэй тоосонцор ба энэний хэмжээний хорт бодис агуулдаг агаарт удаан хугацаанд оршин тогтнодог тийм үү. Тэгэд зүгээр оршин тогтноод байхгүй. Салхины чиглэлээр бол хол нүүдэлдэг байх нэ. За агаарын бохирдлын их үүсвэрүүдийг ярил л та тийм ээ. Өмнө нь бол хэдүүлээ хүчин зүйлсүүдийг ярьсан тийм ээ. Одоо энэ удаад бол агаарын бохирдлын их үүсвэрүүд нь юу юм бэ тийм ээ. За одоо 100% гэж үзэх юм бол одоо 80% нь гэр хорооллын тийм ээ 220 мянган айл өрх байгаагаас 3000 орчим орчим нам даралтын зуух жилийн одоо нүүрсний хэрэглээ нь одоо 1 сая гаруй тонн гэж үздэг юм байна. Судалгаагаар ингэж гарсан байна. Тэгэхээр одоо 100% гэж үзэх юм бол одоо 80% нь баг гэр хорооллын яндан зуухнаас болж одоо агаар бохирддог байх нэ. За 10% нь автомашинаас ялгарч буй хорт утаа тоосон зураг. Энэ бол бас яхахгүй тийм ээ. Улаанбаатар хотын иргэд одоо бүгдээрээ л одоо хөлтөө гартаа тийм ээ. Эрүүл саруул сэтгхүүдээ бүх хүмүүс л одоо машин дээр гонж байгаа тийм ээ. Энэ бол ялцчихгүй. За 6% нь болохоор одоо бид бүгд бас сайн мэдэх одоо дулааны цахилгаан станцууд тийм ээ. Тээц 3, Тээц 4 тийм ээ. 3 том дулааны станц байгаа шүү дээ. Тэрүүнээс ялгарч байгаа одоо утаанаас бас болдог байх нэ. За 4% үлдсэн одоо 4% нь болохоор хог шороо хөрсний бохирдлоос шалтгаалдаг гэж байна. За утаа одоо бидний одоо агаарын бохирдол буюу одоо утаа одоо бидний эрүүл мэндэд одоо яаж нөлөөлдөг юм бэ тийм ээ. Ямар одоо хор аюултай юм бэ гэдгийг одоо хөндөж ярилцъя. За амьсгалын тогтолцоонд одоо яаж нөлөөлдөг юм бэ гэхээр амьсгалын замын хурц болон архыг уушиг гэмтэх тийм ээ. Уушигны хавдар хортой хоргүй хавдар тэгээд боромхид бактери гэсэн одоо амьсгалын замын өвчлөлүүдийн одоо гол үндсийг үүсвэр нь бол одоо агаарын бохирдол байх нэ. За мэдрэлийн тогтолцоонд яаж үйлчлдэг юм бэ гэж байна.
толгоо өвдөг, ядрах, уурлах, бухимдах тийм ээ. Байнга стресстэй байх гэдэг нь одоо бас л агаарын бохирдолтой холбоотой байх юм. За тэгээд зүрх судаснд яаж нөлөөд юм бэ? Одоо зүрхний шигдээс хэм алдагдах одоо зүрх судасны одоо янз бүрийн өвчлөлтүүд их усүр бас болдог байна. За тэгээд нөхөн үржихүүд одоо яаж нөлөөлдөг юм бэ тийм ээ? Төрөлхийн гажигтай хүүхдүүд нь тийм ээ, аутизмтай, дауны синдромтой гэх зэрэг эвгүй хүүхдүүд, янз бүрийн сэтгцэн эмгэг өөрчлөлттэй хүүхдүүд хүртэл одоо төрөх магадлал өндөртэй байдаг байна. Тэгээд дутууд хөрөлт гэж юм л да. Одоо грамм жиндээ хүрэхгүй тийм ээ, төрснийгөө дараа жижигхэн тийм ээ алганд багтахад дэмжиж хүүхдүүд байдаг шүү дээ. Тэд нар бас нэг утаатай холбоотой байна. Тэгээд үргүүдэл гэж тийм ээ, эмэгтэй эрэгтэй одоо үргүүдэл 90 бэлгийн хэсэг одоо устдагдаг, үгүй идэг тийм ээ. Ийм хүмүүсийн одоо үр тогтох чадварыг байхгүй болгодог тийм ээ. Маш аимшигтай үргүүдэл төрөдөг байна. За дэлхийд одоо жилбэр 7 сая гаруй хүн агаарын бохирдол болмоос одоо нас ордог гэсэн судалгаа байдаг. Одоо нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан. 8 нас баралтын одоо нэг нь одоо агаарын бохирдол болмоос гэж байна. Харин манай улсад бол Улаанбаатар хотод 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдол болмоос бас л үүдэлтэй байдаг байна. Агаарын бохирдол. За хамгийн эцэст нь бол одоо агаарын бохирдлыг одоо яаж бууруулах вэ? Агаарын бохирдолд одоо улс орн маань одоо яаж тэмцэж байна вэ гэдэг одоо хэдүүлээ одоо хөндөж ярилцгаая. За нэгдэг нь болохоор одоо агаарын бохирдлыг бууруулах нэг их усүр нь бол сэргээгдэх эрчим хүч буюу одоо эко тийм ээ. Буюу одоо нарны болоо одоо салхины эрчим хүчийг ашиглах тийм ээ. Усан цахилгаан станцуудыг одоо олон тоотоогоор барих одоо бодлогоор дэмжиж олноор барьж байгуулах нь бол одоо агаарын бохирдлыг бууруулах бас нэгэн том авууштай шийдлүүдийн нэг байх нэ. За хоёрт нь болохоор одоо нийтийн тээврийг сайжруулалт тийм ээ. Эко буюу одоо цахилгаан одоо хөдөлгөөрт тээврийн хэрэгслийг одоо үе шаттайгаар одоо эрчимтэйгээр одоо Монгол улсын нутаг дэвсгэрд одоо нэвтрүүлэх шаардлагатай. За гуравт бол гэр хорооллын ханан пиш нам даралтын цугтай айлуудыг одоо үе шаттайгаар орон сууцжуулах тийм ээ. Орон сууцжуулахад гэр хорооллыг орон сууцжуулахад дид төвөө тийм ээ. Эхлээд явж байгаа тийм ээ. Авууштай зүйл нь эхлээд явж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл маань улсаас бол одоо хэрэгжүүлээд явж байгаа, эхэлж байгаа авууштай зүйл. За тэгээд аль эсвэл одоо гэр хорооллыг одоо орон сууцжуулж чадахгүй тийм ээ. Бүгдийг одоо орон сууцаар хангаж чадахгүй гэж үзэж байвал төвийн дулаан хүйтэн усны шугамтай холбох тийм ээ. Байрны айлууд чиг одоо шууд карантиныг л халуун дулаан ус гоож чийдэг тийм ээ. Халуун дулаан усаар гэрээ халаадаг тийм болох одоо нэг шаардлагатай. За улс утаатайгаа одоо хэрхэн тэмцэж байна вэ гэдэг бас ярил л та. Одоо улс орн маань одоо төр засаг маань утаатайгаа хэрхэн тэмцэж байгаа юм бэ тийм ээ. Бид бүгдийн одоо сайн мэдэх одоо сайжруулсан шахмал турш гэж ярьж байгаа. Одоо үлдэг болсон сэдв тийм ээ. Сайжруулсан турш тийм ээ. Одоо түүнийг дагалдж байгаа одоо олон янзын асуудлуудыг бид бүгд мэднэ тийм ээ. Угаарын хин хордлогоос одоо маш олон иргэд одоо угаартч одоо нас орж байгаа тийм ээ. Сайжруулсан төлснөөс болж гэж иргэд үзэж байгаа. Тэгээд яг сайжруулсан төлс болсон үгүй юу гэдгийг бас сайн мэдэхгүй байгаа. Сайжруулсан шахмал турш бол анх гарахад агаарын бохирдлыг 50-60% бууруулна гэж гарч ирсэн боловч яг тэгж тэр одоо лимитэндээ хүрж байгаа үгүй юу тийм ээ, маш эргэлзээтэй. Одоо бүх төрлийн 100-нд таарнаа гэж тийм ээ. Түүхийд болох одоо митинг буюу одоо барьцалдуулагч гэсэн хоёр төрлийн бодисноос бүтдэг юм байна. Одоо тэр одоо хар одоо бүрэнхий одоо тэр жижигэн утаагүй шахмал хөлш маань. За хоёрт нь бол одоо усаас одоо угаан мэдэрч гэдэг зүйлийг одоо 22-ноор одоо тарааж эхэлсэн байдгаа тийм ээ. 5-7 төлшийн одоо 100% одоо санаачилсан угаар мэдрэгч гэдэг юм бөөрөнхий зүйл байдаг. Гэрийн агаарын хянаж тийм ээ төвшин ихсгэд дууд тохиогч тухайн өрхийн иргэдэг угаартах хэрэгслээс өрсөлдөн одоо сэргийж ажиллах хэрэгтэй байдаг. Тэгтэл манай иргэд одоо ганц гэмн унтраачаад байдаг. Чанга дуу чимээтэй ядаргаатай гэж залхаад одоо унтраачдаг байдаг. Тэгэж болохгүй юм байгаа. Уг нь бол
банкны асаалтаа байвал угаарынхийн хордлогоос өртчлэн хэсэргэлж өөрийн болов өрөөлийн амь насыг авран хамгаалж байна гэсэн үг шүү дээ монголчуудаа. Тэгээд 3 дутаа нөгөө л өлөг болсон сэдв тийм ээ, орон сууцчлуулалт гэр хорооллын дахин төлөвлөлт тэгэл бас л ингээл өмнө нь одоо ярьсан юм аа тэгэл яриа л явна угаасаа. Өлөг болсон сэдв тийм ээ. Орон сууцчлуулалт агаарын бохирдол байхгүй болчих юм шиг юм яриа л тийм ээ. Нэг тийм үлгэрийн юм яриа л байдаг бас. Гэхдээ орон сууцчлуулах ажил нь овоо нэг алдаг оногтоо ч гэсэн нэг хэрэгжээд явж байгаа тийм ээ. Муу санаж. За тэгээд эцэст нь хэлгээд бол одоо агаарын бохирдол одоо манай Улаанбаатар хотод одоо мөнхийн сэдв толгойн өвч одоо байсаар ирсэн тийм ээ. Он удаан жил. Одоо тэгээд агаарын бохирдлогоо одоо тэгээд хов тавилтантайгаа эвлэрээд тэгээд амьдраад байх уу? Одоо тэгээд үе шаттайгаар одоо өрдсөн сэргийлж тавсан зогсоосоор байх уу? Хогт одоо агаарын бохирдлыг байхгүй болгож одоо хуучин нийгэм шиг одоо Улаанбаатар хот Азийн цагаан дагна гэдэг нэршлийн одоо эргүүлж авчрах уу тийм ээ. Агаарын бохирдлыг одоо уг үнцээр нь байхгүй болох уу? Тэгээд янз бүрийн одоо асуултууд урган гарч ирж байна л да. Энд одоо тэгээд төр ард иргэдийн одоо оролцоотойгоор л одоо шийдэх асуудал байх. Одоо би эндээс одоо олон толгой юм яриад шийдэгчдэг бол агаарын бохирдол байхгүй болчдөг бол байхгүй болцохоор л хугацаа өнгөрсөн. Агаарын бохирдол бол манай Улаанбаатар хотод мөнхийн сэдв байсаар байх болно. Тэгээд хамгийн гол нь одоо иргэдтэй хандж хэлэхэд төр засгаас одоо явуулж байгаа нь орон сууцчлалт энэ одоо хэл амгүй хэрүүл тэмцэлгүйгээр одоо сайхан дэмжиж газраа чөлөөлж өгөөд тийм ээ. Үе шаттайгаар сайхан одоо төр иргэний оролцоотойгоор дэмжиж явбал тэгээд давхар бас угаан мэдрэгч гэдэг нь иргэд бид нар бас хамаа намаагүй ингээд унтраагаад баймааргүй байна. Тэгээд угаарын хордлогоос одоо өөрсдөө аймнаас эрүүл мэндээр одоо хохирохгүй байхын тулд одоо энэ угаар мэдрэгч зүйл нь байнга асаалтаа байгалах хэрэгтэй юм байна шүү гэдэг. Гэдгийг одоо эцэст нь хэлмээр байна. Тэгээд угаарын хордлогогүй тийм ээ. Агаарын бохирдол Улаанбаатар хотын төлөө одоо хэдүүл одоо төр иргэний оролцоотойгоор хамтар зүтгэцгээе гэсэн уриалгаа одоо энэ удаагийнхаа дугаар мөндөрлж байна.